Америк нэгдсэн улсын засгийн газрын ёс зүйн албанаас ерөнхийлөгч Дональд Трампын 927 хуудас бүхий санхүүгийн тайланг танилцууллаа. Уг баримтаас харуул тэрээр өнгөрсөн онд криптовалют болон мемокойноос хамгийн багадаа 1.4 тэрбум долларын орлого олжээ. Тодорхойлбол түүний үүсгэн байгуулсан World Liberty Financial крипто компани нь $594 сая, харин мемокойны CIC Digital компани нь $636 сая цэвэр ашиг тус олсон байна. Криптовалютаас олсон орлого нь түүний алдартай Mar-a-Lago амралтын газар болон гольфын клубүүдийн орлогоос нь илүү гарч Трампын гол санхүүгийн их үүсвэр болсон байна. Гэвч Трамп хөрөнгөө хараад бас итгэмжлэгдсэн санд шилжүүлээгүй хэвээр байгаа нь ерөнхийлөгчийн албан тушаал цагаан ордны бодлогыг хувийн бизнестэйгээ утгаж байна гэх шүүмжлэлийг хүчтэй дагуулж байна. Трампын хөрөнгө оруулалтын багцад Amazon, Apple, Nvidia, Microsoft зэрэг технологийн аваргуудын хувьцаа багтаж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгө $7.6 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Хэрв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үнцаасны компанитай 7711 TIC 272 дугаарын утсаар холбогдоорой.